17 онд одоо ойдлогоо хийсэн хүмүүс тэр ингээд авилга авсан байж магадгүй, ойдлогон гэрэг муу хийсэн байж магадгүй гэж хэрэгүүд үүсгэсэн. Одоо элбэг дэрж ерөнхий сайд их хурлын дарга нь Мигомбе инх болд тэр байхтаа бол ойдлогон хийсэн хүмүүс авилга авсан байж магадгүй хэргийг үүсгэсэн. Тэгээд энэ үйл явц нь өөрөө юу гэдгийг ойдлогон гэрэг хүчингү болгох нэг үндсэл нь бол хийсэн хүмүүс нь авилга авсан бахан бол гэрээ хүчингү болно гэдэг тийм олон улсын ойлголт байдаг учраас тийм зүйл рүү шахсан. Зориудаар ийм үйл ажиллагаанууд явуулсан. Жишээ нь дараа нь бол 17 онд жишээ нь Батболгын ерөнхийлөгч болчоод Өнгөрийн жудаг дэлхийн аваргын дараа намайг дуудаж уулзсан. Тэгээд надтай хамтарч ажиллаж би одоо Монгол улсын ерөнхийлөгч болчлоо гэдэг. Тэгтэн би бол хэлж ирсэн. Гэхдээ одоо над дээр энэ ойдлоготой холбоотой юм хэрэг үүсгэсэн байна. Энийг одоо би шийдчихэд тэгээд Монгол улсын ерөнхийлөгчтэй ажиллая. Гэхдээ Батболгоо одоо би чамд мэддэг хүний хувьд хэлэхэд чи бол буруу алтан тушаал дээр очиж байна. Ерөнхийлөгч гэдэг бол бүх ард түмний бэлэг тэмдэг. Чи эсрэгээрээ ингээ ажил хий гэж байгаа бол гүйцэтгэх засаглалын тэргуун болсон бол ингээ чухал байсан юм аа. Гэхдээ яг одоо би Монгол улсын төрийн тэргүүний хувьд бол өөртөө хамтарч татгал зүйл байхгүй. Гэхдээ надад бас нөхцөл тавьсан. Тэгээд тэр нөхцөлийг шууд хүлээгээд авах тийм боломж бол байгаагүй. Энэ бол 17 онд болсон үйл явдал. Гэтэл ингээд ойдлоготой холбоотой асуудлаар ингээ хэрэг үүсгээд эхлэнгууд гадна дотны үйл ажиллагаа идэвхжсэн. За ингээ 18 оны 4 сард ойдлогон гэрэг хийсэн болон дубан гэрэг хийсэн хүмүүсийг хоморголон баривчилсан. Тэгээд ингээд маш хэмжээний PR хийсэн. Энэ хүмүүс Монгол тохиролтой гэрээсэн авилга хийх ахуйл авсан байж магадгүй гэдэг. Яг энтэйг зэрэгцээд Швейцарын албаны улсад бас хэрэг үүсгэсэн. Тэгээ энийг бол нөгөө ерөнхийлөгчийн хамгаалалт зар зохион байгуулж энэ үндэсний аюулгүйдэн зөвлөлөөс чиглэл өгж гин гэдэг асуудлууд тухайд яригдчихсэн. Тэр нь өөрөө батлагдсан. Тэр үедээ л одоо нөгөө Швейцарын албаны улс надад одоо үүсгэсэн хэргийг 6 жил гаруй шалгаад 22 онд ингээд хэрэгсэхгүй болгоод бүх материалыг 21 онд хэрэгсэхгүй болгоод бүх материалыг надад явуулсан. Тэрэн дотор бол ерөнхийлөгчийн тамгын газрын даргын ерөнхийлөгчийн одоо тамгын газрын баланкн дээр Швейцарын албаны улсын ерөнхий прокурорт явуулсан бичиг нь хүртэл иржсэн. Зэн кулдрын бичиг. Тэгээ би бол жинхнээсээ гайхчихсан. Энэ ч одоо 37 онд л Оросын албаны улсын одоо дотоодыг хамгаалахын өөртөө хүмүүсийг одоо ховолж юм уу те матаж ингэж юм бичдэг байсан. Яг тэрнтэй ижил төстэй хэлбэртэй ийм зүйл болж байсан. Тэгээд энэ үйл явц яг үнэхээр энэ ойдлогон гэрэг хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлээд байгаа шалтгаан нь юм бэхээр ойдлогон гэрэг хүчингү болгоод хөрөнгө оруулагчдаа гаргаад оронд нь одоо хөршүүдийн хөрөнгө оруулалтыг оруулж ирэх сонирхолтой бүлэглэлүүд ажиллаж исэн байна гэдэг нь бол маш тодорхой болсон. Тэгээд яг би өөртөө боддог ингээ ойдлогын гэрэг хийчээд сайн хүн бол зөндөө хэлүүлэх бах. Гэхдээ 10 жилийн ял автлаа бол ингэж явахгүй хаал гэж бодож ирсэн. Тэгээд одоо Монголын эмгэнэл юм да. Би 2020 оны 7 сарын 17-нд 10 жилийн ял авсан. Шүүх хурал 7 сарын 16-нд эхэлсэн. 7 сарын 16-ны өглөөний 8 цагт би Монгол улсын ерөнхийлөгчийн өрөөнд ерөнхийлөгчтэй суучсан. Ерөнхийлөгч надад дахиад нөгөө саналаа тавьсан. Шүүх хурал эхлэхийн өмнө гэсэн үг үү? Тий, эхлэхийн өмнө. 9 цагаас эхлээ би 8 цагаас 9 цагийн хооронд тэр өрөөнд нь байсан. Гэрчтэй. Надад дахиад санал тавьсан. Хамтарч ажиллая. Надад бол маш өндөр албан тушаалыг санал болгочихсон. Гэхдээ нөхцөлтөө. Ямар нөхцөлтөө? Ямар албан тушаал? Нөхцөлийн нь бол би одоо хэлж чадахгүй. Албан тушаалын хувьд бол ерөнхийлөгч тамгын газрын дараа ахлах зөвлөх одоо эдийн засгийн зөвлөлт чи хуулийн зөвлөхгүй байсан. Ингээд олон боломжууд байсан. Тэн дээр хамтарч ажиллаж гэсэн. Би бол нөхцөлийн хүлээж авч чадахгүй учраас одоо таны саналыг надад бол би чамд 2 дахь удаа саналаа тавьж байна. Тэр санал хэвээрээ гэдэг. Би тэр саналыг бол хүлээж авч чадахгүй байна. Яг л нөхцөлтөө учраас. Түл чи шүүхрээ яваа гэсэн. Тэгээ шүүхрээ явсан маргааш нь би 10 жилийн ял авсан. Энийг бол Монголын эмгэнэл гэж хөвдөө боддог. Надад сонголт байсан. Би ерөнхийлөгч нь хамгаалалтын дарга болох уу эсвэл маргааш нь 10 жилийн ялах уу? Ийм сонголтын дунд л үйл ажиллагаанууд явагдчихсан байхгүй. Тийм учраас дараа нь тэгээд үндэсний аюулгүйдэн зөвлөлийн тэр ажлын албаны компьютер дотроос хинд ямар ял өгөх үү гэдэг ийм нөгөө Word дээр шивцэн файлууд нь гарч ирээд тэр хүн тэгээд өөрөө ялаа тэгээд явсан шүү дээ. Өмгөөлөгч залуу гэж. Тийм, өмгөөлөгч залуу. Тэгээд бүр 21 онд одоо тэр Швейцараас ирсэн бичгэн дотор
ерөнхийлөгчийн тамгын газрын даргын бичиг ирэхэд би энэ бол зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан юм байна. Тэр ойлгосон л доо. Тэр ерөнхийлөгчийн тамгын газрын даргаас Швейцарын холбооны улс руу бичиг явсан байна гэж штэ. Агуулга нь юу гэсэн бэ? Энэ хүнийг шалгаад өгөөч гэсэн юм уу? Энэ хүн бол гэмт хэрэгтэн байна гэсэн юм уу? Энэ хүн буруугүй манай Монголын иргэнийг та нар шалгаад байна гэсэн байгаа юм уу? Энийг шалгаад өгөөч ээ. Энэ хүн бол одоо төрийн улс төрч байсан. Ийм хөрөнгө байхгүй. Тэгээд зохих хэмжээний өндөр ялмал өгөөч хичвэл нэг тиймэрхүү утгатай. Тэгээд зохих хэмжээний өндөр ял өгөөч. Тэгээд одоо шаардлагатай гэвэл бид нар туслахад бэлэн байна ч гэдэг юм уу. Иймэрхүү агуулгатай бичиг байсан. Тэгээд тухайн үед бодож байсан ингээд төрийн машин ингээд зохион байгуулалтаар хувь хүний эсрэг явахд бол өөрийгөө хамгаалах бол ямар ч болцоогүй байдаг юм байна. Энэ бол улс төр эдийн засгийн бүлэглэлүүд оролцсон гадна дотны одоо сонирхогч этгээдүүд оролцсон маш хэцүү нөхцөлд байдалтай бий болсон. Тийм учраас би юу гэж боддог вэ гэхээр оюун толгойн гэрээ байгуулна. Тэгээд 3 дахь орны хөрөнгө оруулагчтай байгуулна гэдэг бол үнэхээр Монголын хувьд бол хувь зээний асуудал байсан юм байна гэдгийг бол ойлгож байгаа. Тэгээд би тэр болгондоо ингээд хоёр хүнийг боддог байхгүй. Үнэхээр одоо баяр дарга улс төрийн эр зэрэг гаргаад энийг хийе гэдэг шийдвэр гаргааг бол монголчууд хизээш чадахгүй юм. Нэг. Хоёрдугаарт нь Оросын их хүрийн үлдэгдэл 180 сая Америк долларын үүрэг үлдсэн байсан. Яг оюутлогоо хийсэн өдөр Стамбул олон улсын валютын сан Дэлхийн банкны намрын одоо чуулган гэж болдог. Дэлхийн бүх сангийн сайд нар одоо төв банкны ерөнхийлөгч нар оролцсон тийм том арга хэмжээ жилд 2 удаа болдог. Тэрний намрын чуулган Стамбулд болчихсон. Тэр хурал дээр Оросын сангийн сайд бол сангийн сайдын орлогч нь Монгол улс бол Оросын холбооны улсад бол өртөө 180 сая Америк доллар. Энийг төлөхгүй бол бид нар одоо Парисын клуб төглөө гэдэг ийм мэдгдлийг хийсэн. Яг тэр өдөр оюутлогын гэрээг зурсан өдөр. Энд цагийн зөрөө 7 цаг шүү дээ. Стамбул, Улаанбаатар. Тэгээд үндэсний айлуудын зөвлөлөөс надад үүрэг өгсөн. Энэ 180 сая Америк долларын өрийг 70% нь хөнгөлөөж 30% нь төлөх ийм хилцээр хийгээд ирээ. Тэгээ би 2 жил хилцээр хийсэн. Тэгээд 98% нь хөнгөлсөн. Тэгээд 2% буюу 3.5 сая Америк доллар төлөөд энэ өрийг хэрэгсэхгүй болгосон. Тэр 2 жилийн хооронд би одоо Москвад ч хилцээр хийсэн, Вашингтонд ч хийсэн, Улаанбаатарт ч хийсэн. Тэгээ энэ явцыг харж байхдаа бол би за бид нар 2003 онд их өрийг төлөөгүй байсан бол энэ өөрийнхөө уулуурхайн том төслүүдийг бол бие дааж явуулж чадахгүй юм байна өө. Тийм учраас монголчууд бас үеийн үед одоо инх хоёр ерөнхийлөгч за 2003 онд бол яг ерөнхий сайдаар ажиллаж байсан. Энэ хүний гавьяаг бол монголчууд бас үнэлэх ёстой юм байна. За бус хүмүүс нь бол ажиллаа хийсэн. Тэгээд би энэ хоёр хүнийг бол монголчууд онцлох ёстой гэж хэлээд байхгүй. Баяр ерөнхий сайд, инх хоёр одоо ерөнхий сайдыг. Тэгээд тэр бол өөрөө ингээд том зургаараа харж ингэж асуудалд ингээд хандах ёстой гэж ингэж харж байгаа. Сая таны ярианаас ингээд дахиад асуухгүй байхын аргагүй нэг зүйл байна л да. За шүүхийн шийдвэр гарахын өмнө миний төлөвлөгөөнд ерөөсөй байгаагүй зүйл л дээ. Сая та хэлчихлээ. Шүүхийн шийдвэр гарахын өмнө Монгол улсын ерөнхийлөгч шүүхээр орох гэж байгаа ялдагчаар татагдсан гин буруутай гэж байгаа хүнийг дуудаж авчираад санал тавина гэж байгаа юм. Хэрвээ тэгээ саналын хүлээн зөвшөөрөх юм бол шүүхийн шийдвэр нь магадгүй өөр гарах гэдэг шүү дээ. Энэ шүүх хурлж болохгүй гэж магадгүй. Энэ нэгдүгürt бид нар ч одоо шүүхтэй хуйлтай улс биш юм уу? Нэг хоёрд энэ юмыг таны одоо өнгөрсөн хугацааны яг энэ ажил төрөл бүх одоо улс төрийн карьер бүх юмыг чинь өөрчлөх хэмжээний тэр санал нь юу байсан? Оюутлогын гэрээг туслаад өг гэжсэн юм уу? Эсвэл шилжүүлээд өг гэжсэн юм уу? Санал нь юу байсан? Ямар үнэтэй? Би тэрийг бол нээлттэй ярьж чадахгүй. Надад бол ямар санал тавьсан гэхээр би чамд одоо 2 дахь удаа тавьж байна. Хоёулаа хамтарч ажиллая. Ингээ албан тушаал тий ерөнхийлөгчийн тамгын газрын дараа ахлах зөвлөх, эдийн засгийн зөвлөх, хуулийн зөвлөх зөндөө албан тушаалууд байна шүү дээ. Энэ дээр хамтарч ажиллая. Гэхдээ өмнөх тавьж байсан нөгөө нөхцлөө жоохон чангаруулад 2 дахь удаа ингээ тавьж байна. Энэ бол чиний сонголтоо. Эсвэл чи тэгээ шүүхрээ яваад юм шийдвэл эсвэл одоо миний саналыг хүлээж авах. Ийм л яриа болсон. Энэ бол гэрчтэй 2000 тийм биш. 2020 оны 7 сарын 16-ны өглөөний 8 цагаас 9 цагийн хооронд одоо ерөнхийлөгчийн өрөөнд ордонд болсон яриа. Тухайн үед бол зээнх болт байсан. Тухайн үед тамгын газрын дарга ажиллаа бол өгч гсэн байсан. Ийм л яриа болсон.
19 оны 3 сард өгсөн шиг санагдаж байна. 20 оны 3 сард лөө. Тийм 20 оны одоо би 7 сарын 16-ныг ярьж шít. 8-аас 9 цаг орно. Тэр одоо намайг худлаа ярьж байгаа гэвэл одоо тэр хамгааллын албад дээр нь бүртгэлтэй хин ямар хүнтэй уулзах вэ? Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа уулзлаа юм шиг. Тэр нь бүгд бол байгаа. Одоо ингээд Баттулга ерөнхийлөгч битэрийг бол ингээд муу гэж боддог юм шиг. Одоо би Баттулга ерөнхийлөгчийг анх их хурлын гишүүн болоод Эрдэнэ бүрэн гишүүн бас их хурлын гишүүн болоод тэр хоёулаа их орон гэдэг Эрлийн намын гишүүн байхгүй. Тэр хоёрыг би хоёулынгийн намаас нь гаргаад ардчилсан намд оруулсан хүн би байхгүй. А тэгээ 2004-өөс 8 оны хооронд би одоо тэр хоёрын менторнэс их хурлын гишүүн гэдэг юм аа ингэж ажил. Тэгээд одоо тэр үтэл одоо Баттулга ерөнхийлөгчийн хийсэн тухай үед гишүүн багт. Манай ээж ингэ зурагтаар хараад за миний хүү одоо энэ гишүүн шиг л болоо. Чи энэ хүнээс суралцаа гэв. Тэгээ Баттулга дээр найз байсан тухайд. Яг муудсан юу нэ. Тэгээд бүр намайг ингээд би чамтай найзалж байгаа ээжтэй харуулахын тулд чи манай гэрт очиж хоолцоо идэ. Манай ээж одоо үнээр сайхан хоолцоо идэг. Тэгээ би яармт ээж дээр зөндөө очижсэн. Тэгээ би чи хүний хоолцоо идсэн хүн чинь тэгээд Баттулга ерөнхийлөгч гишүүн багт нь бас гэртээ очижсэн. Ээж хоол гэдвэл. Тэгээд би бол яг юу гэж боддог вэ гэхээр яг ингээ 13, 11, 12, 13 онд өгөөд ирэх үед бол дараагийн ерөнхийлөгчийн тухай асуудал айгүй босч ирсэн л дээ. Одоо элбэдэрчийн дараа хин ерөнхийлөгч болох уу яах вэ? Одоо 17 оны ерөнхийлөгчийн тухай ярьж байна. Тэр үеэс ихтэл одоо би зүгээр Баттулгыг ингээд ер нь ерөнхийлөгч болъё гэж эртнээс өөрийгөө бэлдсэн юм шиг. Тэгэл ерөнхийлөгч дүрслэх магадaltaй хүмүүсээ муулаад эхэлсэн. Тэгээ хамгийн ихний золиос нь би болчих واخхой. Тэгээ хамгийн дөрөнд л зурагтаар гараад энэ хятад ирлээ гэдэг. Энэ яриг гаргасан хүн Баттулга ерөнхийлөгч. Би өөрт нь хэлсэн. Жаас ичдэггүй юм бэ. Манай ээж аваа хоолыг идээд те хоёр өгшин одоо амьд сүрэн байна. Иймэрээ сууж байгаа юм гэсэн чинь. Би тэрний хадлаа уучлах гүйж байна. Чи дараагийн нэвтрүүлгэнд ороод надтай хамт ёс зүй гэдэг нэвтрүүлгээр орчихоо. Би тэр нэвтрүүлгээр нь орсон. Энийг ч хэлсэн. Бүр нээлттэй. Тэгээд намайг 2020 онд шоронд орсны дараа Баттулга ерөнхийлөгчийн зүгээс түүхчид архивынханд үүрэг өгсөн юм билээ. За энэ баяр цогт одоо хятад ирлээс байж магадгүй энэ архивын материалыг бүгдийг үзье. Тэгээ үзсэн чинь би ээж талаараа Чингүнжив бодсон байхгүй хотгоодын. Аав талаараа болохоор Түшээт аймгийн Эрдэнэ онгийн хошуу Нинж Долб ноён ном маань бодсон. Тэгээ нэг ухаарчин гараад ирж штт. Тэгээд ухажсэн хүмүүс нь ерөнхийлөгчд хэлсэн юм бэл. За энэ баяр цогтыг удам судраар нь оролдоод хэрэггүй юм байна. Айгүй бол эн чи явж байгаа алтуур болох юм биш. Та нөгөө хятад ирлээс мэрлээс гэдэг байгаа ч. Тэгээд Баттулга ерөнхийлөгчийн зүгээс бол дахиж хятад ирлээс мэрлээс гэж яриха болцсон шүү дээ. Энэ зүйлүүдийг би баталж чадна. Би одоо тэр судалгаа хийсэн түүх судлаачтай нь уулзаад тэртээ зүрхүү баримт материалууд байгаа юм чи. Ийм зүйлэн дээр бол ямар ч асуудал байхгүй. Би одоо ингэ жишээлж инх бол битээр бас айгүйсэн. Байсан. Одоо инх болдын Хадамаа Төмөрбаатар гэдэг хүн бол манай Сэлэн аймгийн засаг дарга ардын хурлын депутат бит хоёр үнцгүүл хамт худалдаж байсан. Инх болдын гэр бүлийн хүн манай Барилангийн хөвгт. Бид нар гэр бүлээр найз. Тэгээ Хадамаа надад хэлдэг. За баяр цогтой чи том ус төрүүлж орлоо шүү. Инх болдыгаа дандаа авч яваарай гэдэг. Тэгээд 2004 онд ингээд инх болд өөр хангаа дүрслэлтүүд нөгөө дүн гараагүй байхгүй маргаантай. Жил гаруй гишүүн болж чадаагүй шүү дээ. Тэгээ тэр оронд нь би бол бүр элбэдэрч ерөнхий сайдтай муудалцж хагаад инх болдыг төрийн өмч орооны дараагаар дахиж тавьж ажилуулж ирсэн. Яагаад гэвэл нам нь ингээд дэмжиж энэ хүн чинь шүүхийн маргаанд ялна шүү дээ. Тэгэхгүй нам тоохгүй байгаа юм шиг гээд энэ мэтлээ олон зүйл байгаа. Тэгээд өмнө нь бас ингээд 96-аас 99 оны хооронд бас төрийн өмч орон дарга болоход нь гарч ирсэн ерөнхий сайд болгон сольчихгоо бол тэгээд би ингээд инх болдыг хамгаал. Иймэрхүү зүйлүүд бол зөндөө байгаа. Одоо энийг яриад л дээ шүү. Тэр утгаар нь аваад үзвэл би Монгол улсын бүх улс төрчидтэй бол их сайн харилцаатай. Хөрсөх ерөнхийлөгчийн хувьд бол бит хоёр бол бүр Монголын залуучуудтай холбооноос эхлээд одоо миний удирдлагын доо те энэ намайг Монголын залуучууд холбооны ерөнхийлөгч байхад тэргүүлж шүүний нэг байсан. Би одоо зөндөө хүнийг хэлж чадна. Оюун хорл гишүүн миний одоо тэргүүлэгч гишүүн байсан.
сайхан бэлэг миний тэргүүлэгч гүшүүн байсан. Одоо эргээд өнцгөл эндсийн дарга байсан миний тэргүүлэгч гүшүүн байсан. За өнөөдөр одоо гайлын дарга болж байгаа Дэлгэр наран бас миний тэргүүлэгч гүшүүн байсан гэдэг ингээд олон хүн. Одоо тэр үедээ би Сагсан бөмбөг албаны ерөнхийлөгч байхад миний тэргүүлэгч гүшүүн энэ хоёр ерөнхийлөгч байсан. Сагсан бөмбөг албаны тэргүүлэгч байхад энэ Эрдэнэгийн аав Содон дугуй миний тэргүүлэгч гүшүүн байсан. Ингээд би тэр хүмүүстэй ч байнгын тийм холбоотой ингээд нам харгалзахгүйгээр ингээд олон ажилд зэрэг явжсэн. Тийм учраас одоо намайг хин нэгэн хүний одоо ивэлд ороод эсвэл хин нэгэн хүний тусалцаа дэмжлэгтэйгээр ингэж явж ийн гэвэл худлаа. Би бол хизээ нэгэн цагт үнийн ялна гэдэгт бол бүрэн төв сэтгэлтэй байдаг. Энэ бол миний одоо аав ээжийн хүмүүжил. Бид нар бол айлын 6 хүүхд зургуулаад онц сурдаг нэг юм эрдэм намын мөр хөөснөл ийм хүүхдүүд. Манай аав бол багш, агрономч, Монгол улсын гавьяа эдийн засагч. Насаараа намын ажил хийсэн хүн. Одоо бурхны оронд очсон. Миний ээж бол эмч. Тэгээд ийм л гэр бүлээс хүмүүжлээ. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил суур хүмүүжил айгүй чухал байхгүй юу? Ер нь улс төрд орж байгаа хүн мэдлэгтэй байж болно, боловсролтой байж болно, туршлагатай байж болно. Аливаа асуудал тэр хүн чанартай, ёцуудтай хандна гэдэг бол хамгийн чухал гэж боддог. Дахиад нөгөө оюутлогоотойгоо тэг ял авсан гэдэг дээр би танаас одоо хамгийн сүүлийн асуултаа асуугаад та нэг товчхон хариулаад өгч. Энэ ял өгсөн асуудал за тэр санал тавьсан зэн кул дарга энэ хүнийг шалгаач, сайн шалгаад өгөөч гэдэг одоо матаас ч юм уу бичих ч юм мэдгүй. Явцсан. Энэ яг энэ хүмүүсийн өөрсдийнх нь зүйл мөн үү? Эсвэл өөр зүйл байгаа юу? Юу гэж боддог бай та? Баяр дарга бол надтай ярьцлага хийж байхдаа нэг өнцгийг хөндөжсэн. Таны бодлыг сонсомоор. Би бол өнөөдрийн гарсан тэр арбитрийн шүүхтэй шууд холбоотой л гэж боддог. Энэ нь бол үргэлжсэн тийм үр дагавартай юм явсан юм байна. 16 оны 12 сард илүүдээр ерөнхийлөгчийг ерөнхийлж байхад нь Мяган биеийг бол их хурлын дарга багт. Би яагаад энэ хоёр хүнийг онцлоод байгаа юм гэхэлэр авилгалтай тэмцэх газар чи их хурлаар томилогддог. Ерөнхийлөгчөөс санал авч явдаг. Ийм нөхцөл байдалд үүсгэсэн байхгүй. Тэгээд үргэлжлүүлээд одоо Батулга ерөнхийлөгчийн үед энэ процессыг явагдсан. Энэ процесс явагдах болгонд хөрөнгө оруулагч талыг ямар нэгэн шалтгаанаар одоо гэрээг хүчингү болгоод гаргачих арга самуудыг илэрхийлсэн юм байна гэдгийг бол ойлгосон.